сайн байцгаана уу? Энд маань. За та бүхэндээ Луг 14-ийн 1-ээс уншиж өгье гэж бодсон юм. Хариуцсан. Яг энэ цаг мөчид сонсогчныг бүрэгд өргөж өгөөрөө. Тэгээд өмнөхөр энэ ишлэлийг та ойлгуулж өгөөч. Иесусээ та өөрийнхөө тухай биднэрт сайн ойлгуулж өгөөрөө гэд хэлээрэй. Амралтын өдөр Иесус Парсачуудын нэгэн удирдагчийн гэрт таалах цуглахаар иржээ. Тэр Иесус хаана байсан бэ? Амралтын өдөр хоол идэхэр ирсэн байна. Парсачуудын гэрт. Тэгээд хэрв бид нэр өөр нэгтгэж байсан бол энэ Иесус энэ Парсачуудын гэрт юу хийж байгаа юм бэ? Ямар сони юм бэ гэд баг Иесусыг буртгах байсан баг. Гэтэл Иесус ер нь хүмүүсийн буртгалж мөнгөх болов тэр ингээд хэлж болов гэж юусоо бодохгүй эрэхтэй юм а хийдэг байгаа. Тэд түүнийг нэгтлэн ажиглаж байна. Тэр өөрийг нь ажиглаж харж шүүх гэж байгаа хүмүүсийн гэрт хамт суугаад хоол идэж байгаа гэсэн үг. Тэд түүнийг нэгтлэн ажиглаж байна. Харахтун түүний өмнө усан хавангаас болж зовж буй хүн байлаа. Тэр гэрт нь ганцхан Иесус ч биш бас өөр хүмүүс байсан байна. Тэдний дунд нь өвчтөе хүн бас байжээ. Усан хавангаас бол зовж буй хүн. Усан хаван бол тулчхаараа би н хөөгд маш хэцүү байдаг өвчнөлтөө хаашаачгүй болцсон гэсэн үг. Иесус хуульч нар болон парсачуудаас амралтын өдөр эдгээх нь хууль бус уу үгүй юу гэж суужээ. Иесус тэгээд тэднээс асуулт асуусан байна тийм үү? Амралтын өдөр эдгээх нь хууль бус уу үгүй юу? Тэгээд тэд нар мэдээж эдгээлэх ганц амралтын өдөр хүн эдгэж болохгүй. Бусад өдрүүд нь та нар хурж эдгээ гэж хитэнтэй хэлдэг бага. Тэр үед нь та нар буруу гэд Иесус зэмлж орхидог шүү дээ. Энэ дахиад л бас тэгж болох гэж байна. Харин тэд дуурсангүй. Иесус тэр хүнийг авчирч эдгээгээд явлаа. Тэгээд тэр тэдэнд хүүн эсвэл үхэр нь худагт ойчвол тэр даруйд нь амралтын өдөр татан гаргахгүй хүн та нарын дотор байна уу гэхэд тэд үүнд нь хариулж чицсангүй. Тэгэхээр энэ ишлэл дээр юу гарч байгаа юм бэ гэхээр Иесус тэр хүнийг хүүтэйгээ зүрсэн байгаа юм л та. Амралтын өдөр энэ хүний чинь итгэрсэн чухал шүү дээ. Энэ хүн усан хаван зовж байгаа тэр нь илүү чухал гэсэн үг. Тэгэхээр амралтын өдөр бид нар ариун байх гэж хичээдэг л дээ. Ажиллахгүй байх гэж хичээдэг. Эсвэл ажил зарим хүмүүс нь тоохгүй ажиллаж л байдаг. Зарим хүмүүс нь эзний өдөр эзний ажлыг хийх ёстой. Бусд нь яах вэ гэдэг ч хүн байна. Тэгтээ эзэн юу хүсэж байгаа вэ? Амралтын өдөр биднийг юу хийхийг хүсэж байгаа вэ? Эзнээс асуугаараа. Тэгээд цааш нь уншъя. Тэгээд урагцсан ч зоогийн ширний хамрын эсгийг эзлэхийг ажигласан Иесус тэдэнд нэгэн сургаалт зүрлэл айлдав. Хэрэг та нарыг хэн нэг нь хурмын найрт урвал хойморт нь бүү залар. Учир нь чамаас илүү хүндтэй нэгэн тэнд урагцсан байгаад та хоёулангч нь урьсан хүн ирж чамд энэ хүн цуудлаа тавьж өг гэвэл чи чинь догоорсог болно. Харин чи урагцсан бол очиод хамгийн дорсуу. Тэгвэл чамааг урьсан хүн ирж анд минь дээшээс өг гэвэл найран дээр чамтай хамт байгаа бүхний өмнө чи хүндлэлийг олно. Юугэл өөрийгөө өргөмжилдэг хүн альваа хүн намхруулагдаж харин өөрийгөө даруй байлгаж хөргөмжлөгднө гэв. Тэгээд тэр өөрийг нь урьсан хүнд хандан үдийн эсвэл оройн зог барахтаа анд нөхөд эсвэл ах トゥ садан төрөл баян хуршуутай буур. Учир нь тэд хариуд нь таныг урьж хариу барина. Харин та нар хийхдээ ядуу эсвэл тахир дутуу хазгар доолон цохор хүмүүсийг өр. Тэд танд хариу барьж чадахгүй тул та өрөөдөх болно. Учир нь гэвэл зөвхт хүмүүсийн амьлалт дээр хариуг нь төлөх болно гэв. Тэгэхээр бурхан бидний сайн үлсийн хариуг хаан төлдөг байх нь зөвхт хүмүүсийн амьлалт дээр. Энд зүгээр нэг итгэж хүмүүсийн амьлалт дээр гэж хэлээг байгааз зөвхт хүмүүсийн амьлалт дээр хариуг нь төлөх болно гэж байна. Бурхан бидний аяг ус хинтээ өгсөн бэ гэдгийг хараад
зогсож байдаг. Үнэхээр бусдыг богцгон байгуулдаг хүмүүс өөрөө ч гэсэн өрөвддөг. Бусдыг богцгон байгуулах үнэхээр сайхан зүйл шүү. Тийм учраас Иесусийн сургаал зүгэлээр маш хэцүү зүйлүүдийг хэлж байгаа. Урьсан хүндээ хүртэл та тийм хуурхас юм аа. Ингээд сууж хоорондоо дээшээ дошоо суухад тэмцэлдэж байхад найран дээр юм ярих юм бол бараг урьсан бүх хүн чинь цан дургу болохоор л юм Иесус хэлж байгаа юм л та. Гэтэ Иесус үнэхээр энэ парсай хүнд хайртай учраас энэ сургаал зүрлэр ойлгочосоо гэсэндээ хэлж байгаа юм. Хэрэг ойлгосоо гэж бодоогүй байсан бол энэ бүхнийг хэлэхгүй болсон. Хайртай хүмүүс зэмлдэг. Болбож байгаа дээр нь зэмлэж байгаад ч болтугай, сургаж байгаад ч болтугай аварчхыг хүсэж байгаа юм. Иесус үнэхээр бүх хүний төлөө ирсэн гэдгийг бүх мартаараа. Сонгогдсон хүмүүсийн талаар ирсэн гэж зарим хүн ярьдаг л да. Гэхдээ мэдээ сонгогдсон зөвхөн бүгдийн төлөө ирсэн. Бурхан үнэхээр түүний хүүгийн цус гим нүгэлтэй бүх хүнийг уучлах бүрэн боломжтой байсан. Харин харамсалтай нь бид түүнийг хүлээж авдаггүй. Бид зүгээр дээрээсээ гарах гэж тэр найрын ширэн дээр байгаа хүмүүс шиг л дээшээ гархан бие биенээсээ дээр гарах гэж хүссэн цэмүүлдэг. Харин хамгийн доор нь очих юм бол даруй байх юм бол бурхан хүндлээд нэг өдөр таныг дээш нь суулгачаал таараа. Нэг өдөр хүндлээд амлалтын өдөр миний охин, миний хөө чиний хийсэн болгоныг шагналыг би өгнө. Бүү санаа зовоо гэд баярлаад үргэлжлэх цаг ирнэ. Тэр бие биенээсээ өөртөө бусдыг илүү гэж үзэн ажиллах ёстой гэсэн үг. Амралтын өдөр эзний юу хүсэж байгааг та хийгээрэй. Тэгээд үнэхээр бас даруй байгаараа. Тэгээд бусдыг өөртөөсөө илүү гэж бодон хүндэлж байгаараа. Баярлалаа.